Сайхан аварч байна уу? Сайн байцгаана уу? Шууд бичлэгтээ ороод ирлээ. Зүгээр өгөө. Сайхан аварч байна уу? Сайн байцгаана үзэгчдээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лэз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн малчин сумын авраг Төлөөгөн ахыгаас бэлтгэн өргөхээр хүрэлцээрээд байна. За, сайн байцгаана уу? За, сайхан аварч байна уу? Сайхан. За. Танаа утгаарч одоо бараг ногоо гараад эхэлсэн баг шүү. Юу н гарч байна. Энд эст ногоо гарч байгаа шүү дээ. Яргуу гарцсан л байна. Цас их байв уу? Энэ жил ер нь цас нэлээд унсан шүү. Тийм баха бассан. Цасныхаа өвчээр нэлээд цас унсан. Цасныхаа өвчээр бас нэг чиг ахуйтай болохоор ногоо бас нэг жоох эртэх гадах шүү тийм. Эртэх гадах шүү. За, гэр бүлийнхэнтэй танилцсан да. Одоо гэр бүлийнхнийгээ сайхан танилцуулаад. Манай хүнгээ Зейнеп. Батсамар сумд төрж өссөн. Тэр одоо 97 онд айлгэр болсон. 4 хүүхэдтэй 2 охин 2 байна. Тэрнээс хойш л ер нь тэгэл мал тарил байна да. За. За, хоёр мөн энэ гэр бүл болсон улсууд юм биш үү тийм? Энд тэгэр. За. Ер нь энд төрж өссөн улсууд юм уу? Энд төрж өссөн. За. Манай хүн бол Сэлэнг аймгийн Түнхэл тусган төрсөн байхгүй. Би за. болохоор Батсанбүртээ төрсөн. Тэгээд зүгээр аав ээж дээд хөгжүүлэн л бол одоо бүлгийн нутагтаа байгаа улсууд юм биш үү тийм? дээд хөгжүүл айл эрт ирсэн улсууд байхгүй. Уурхаа бараад иж зам хараад иж төмөр зам. Тэгж ирж ирсэн улсууд байдаг аав ээж маань. За. Аав ээж тэгвэл хоёрыг ч одоо баялгыгоос ирээд энд суурсан айл юм болов уу гэж бодож байсан. За. Тэгвэл одоо баг халахаас ялгаагүй болсон улсууд биш тийм ээ? За. За, хичнээн жил мал малж байна. Одоо малхаас өмнө урд нь одоо юудгийн төр засагт ямар нэгэн ажил төрөл хийж өвөө одоо мал маллаа. 93 онд 10 төгсөөл тэгээд 94 оноос ер нь мал дээр гарсан. За. Тийм, улсын асрамжийн мал хончингоор ажиллаад. Одоо энэ Батсүмбэрийн урталт байдаг Ахмадын үндэсний төв гэж байдаг шүү дээ. Тэрний малчингаар ажиллажсэн. 94 онд орлоо малчингаар ороод. За. 2000 он байсан та. За. Одоо энэ танай энэ байгаа газар чи одоо ямар нэртэй газар вэ? Энэ одоо Зурамтай гэдэг. Зурамтай. Тий. 2 дугаар баг нутаг тий. 2 дугаар Зурамтай хонцол гэдэг хэсэг явж байгаа. Хойшоо болохоор ингээд Түнхлийн нутаг болоо явж байна. Одоо хамар даванаас цааш байгаа. Түнхлийн Сэлэнг аймгийн нутаг. Сэлэнг рүү Ашигаа Төв аймгийн нутаг. Түнхэлч одоо бас сум биз дээ. Сэлэнг аймгийн тосгон гэж явдаг. Тусган болоод өвчтгий. За. Бас л яг хоёр нутгийн зааг дээр л байгаа юм биш үү тий? За. Энэ жилийн хавар ямар хөө болж юм? Салхишороо хэрвээ байна? Ер нь жоохон хүүтгээс ер нь садигтай л биш үү? Ер нь хүүтэн байна. Хүүтэн байна уу? Хүүтэн байна. Өдөр чи одоо 4 сарын дунд их чинь бас нэг овоо болцсон л байдаг та тийм ээ. Жил ер нь хүүтэн байна шүү. Шөндөө их хүүтэн онж байна. Тэгтээ шүү. Өнөөдөр бас одоо ер нь хот руу ч гэсэн тийм байна. Хүүтэн онж. Шөндөө хүүтэн. Уулын оройд өгөрөө бас нэг жоохон цасмас хайсан байхтай байх шиг байна шүү дээ. Тэ? Мал төлөө дууссан уу? Мал төлөө ер нь дуусчихсан. Дуусч байна. Хэдэн төрлийн мал байна? Одоо хон яма өхөр адуу 4 төрлийн тэмээс устсан л байна да. За. Тэр тусмаа одоо энэ Төв аймгийн Батсүмбэр одоо энэ Баянбуур одоо Борнуур гэх энэ ч одоо жинхэнэ одоо үхрийн нутаг үстэй. Ер нь голцоо үхрэлтэй. Тийм бах тийм ээ. Тэр үхрийн сүүгээр л тэгээд. Алаатаа өхрийнхаа сүгээр амьдарч ин да. Алаатаа уу Сүү тийм? компанидаа сүг өгдөг. Ирээд авдаг. Одоо орхон болохоор бас нэр компани өөрсдөө ирээд авчиж байгаа бох тийм. Одоо ер нь хоршоо болчихсон тэгэл. Хоршоогоор дамжуулаад авч байна да. За. Ямар хоршоонд хараалагдах вэ?
Очоод саяхан хоршоо болсон. Ямар хоршоо юм хоршоо. Өргөн дэвж яасан нэртэй юм Урд нь бэ? болохоор кампа өөр ирж авдаг байсан. Гэрийн гаднаас. Одоо тэгээ хоршоогоор дамжуулаад хоршоо ирж аваад. Хоршоо нэг газар ингээд Тэ. нэгтгэж байгаад тэгж яагаад нөгөө компани руу явуулж ийн гэсэн үг юм уу тий? Тий. Хоёр банктай нь одоо Батцамбарт төрж өссөн улсууд шүү дээ. Тэгэхээр энэ яг нөгөө нэг үлгэн нутгийнхаа Казакагийн уламжлалынхаа яг юу гэдэг ёс заншил гэдэг юм уу уламжлалаас ер нь хэр хөндийр тийм ээ. Ер нь бүгдийг нэг сурж өвлж авч чадсан уу? Одоо тэгээд ер нь сурчил байна да. Одоогороо сурж ил явна уу? Ерөнхийдөө бол мэднэ л. Ер нь бол бүхэл ёсоо мэднэ. Ер нь багасаа тэрийг чинь заагаад гэрт бол ерөөсөө тэгэл казакаар ярина. Гадагшаа гарахаар л монголоор ярьж болохоос гэрт бол казакаар л ярина шүү дээ. Тэгээд одоо казак хэлээ бол сайн мэднэ шүү дээ. Хоёр ёс заншил одоо юу байна одоо бүгдийг л тэгэл казакаар л. Яг одоо энэ баян үлгийд очиод одоо сумдууд орны бол яг энэ айлд очиж чинь бас их гоё шүү дээ. Ингээл ширээ дүүрэн өдөө будаа зассан тэр нэг уран хатгамлуу тэр гэр нь ямарч гоё байдгийн тий. Тэгэхээр бас их тийм нэг юм уран тэгээ дээрээс нь бас л их тийм ажилсаг улсууд юм шиг санагддаг байхгүй тий. Тэгэхээр 2000 яг би зүгээр асууж байгаа энд нэг төрж өссөн юм болохоор яг тэр нутагтаа байдаг шиг байдаг одоо яг Казак улсууд шиг яг тэр нөгөө өв уламжлал ёс заншил хийж бүтээж байгаа тэр арга барилын нэг тэр чигээр нь яг авч үлдэж чадж байгаа болов уу үгүй болов магадгүй зүгээр ингээд нөгөө монголчуудаа халахчуудаа ингээд нөгөө цуг өдөө бол амьдэрсэн болохоор тийшээ уусчиж магадгүй. Ер нь бол уусч байгаа л да. Тэр гой хатгамлнуудыг зөөр мэдэх болохоос бас сайн чадахгүй. Тэгээ арвчнуудын гой хатгсан манай ээж маань хийсэн одоо энтлийн өрөөнд тавьсан байгаа. Тэгээд ер нь бол яг зах зугаас нь л мэднэ. Тий. Зөвс бүрч одоо бас нэг орон хайчаагүй тий. Тий ор. Ууслаа гэж одоо бас нэг арай нэг нааварзаар нөгөөдүүлээ бас ингэж тавьж. тэгж штэ. Тий. Тий. Наавраз гэснээс одоо энэ чинь наавраз болоод нэр нэг Тий нэг сарж яриа болоогүй. тийм биш тий. Энд рүү ер нь нэг Казак улсууд олон байдаг. Нөө байгаа. Батцамбөрлөл төрөөгөө 150 айл байгаа. Оо тийм үү. Батцамбарын хот. тий. Тэгвэл олон байт юм тий. Тий. 400-аад хүн байдаг гэж ярьдаг л да. тийм байна. 100-аараа айл нэг айл чинь дунд тэр 3 4 гишүүнтэй гэж бодоход 400-500-аад хүн байна шүү тий. Тэгэл одоо яг бөөндөө сайхан нийлж байгаа л нааврасаа тэмдэглэхөө. Тий. Энэ ч одоо сум орн нутагч ер нь сайн юу яадаг. Нааврас хийхэд одоо сум орн нутгаас ч гэсэн юм. Тусал зав үзүүлнэ, том компаниуд бас айгүйх тусална. Тэгээд өөрсдийнхөө хэмжээнд тэгэл концерт хийгээл бөхөө барилдуулаад морой уралдуулаад ингэдэг. Энэ жилч бас нэг морой уралдаа болох тий. Цагаан сараа бас яг яг л монголчууд шиг бас тэмдэглэх үү. Цагаан сар тэмдэглэхгүй. Цагаан сар бол тэмдэглэхгүй. Гэхдээ айл амтнд очиж золох уу? Бас энэ Монгол найз нөхдөөрөө бас Ингээ хөршөөр очиж зоолгоо шүү. шинэлэл явж. Тэгэл болох тий. Тэгээ одоо энэ ч тэгээ усын уул ёсын дагнаа. Тэгээ нааварсаар нөгөө хүмүүсээ буцаад ингээд дуудаад бүгдийг авчиж цайлаад агны хариу өдөртөг гэж. Тийм шүү дээ. Сарын зайтай эн чинь ингээд хоёр өөр үндэсний хоёр том баяр тэмдэглэждэг байх нь шүү дээ. Тийм ээ. Дээ. Танай гадуур чинь пол их олонтой юм биш үү? Энэ юу тэр чигээр пол. Хуучин нөгөө социализмын үед л пол байсан. Тэгээд одоо бүгдийг хаглаад л ерөөсө хүмүүстэй нэг 5-10 гарч өгөөд л. Тэгэл одоо ингээл ногоон тижээлгээл. Дан гоц ногоон тижээл тарж байна. Дан ногоон тижээл. Зөө. Тэгээд танайч одоо яг полны захад юм биш үү? Одоо ингээд тариалт эхлэхээр бас эндээс нүүх үү? Оо тэгнь шүү дээ. Тий одоо туслаад одоо юу гадаг гол цусл руугаа нүүх шүү дээ. Тэгвэл энэ мал чинь тогтоохгүй л тий. Тэр нөгөө хавар намар нөгөө хураасныхан дараа орж ирэх үү? Тий, намар хураасны дараа л орж ирнэ. Тэгэх бах та тий. Тэгээд зүгээр энэ гэрэгдэн байгаа юм чинь бас нэг өвс тийчэл бас нэг арай нэг жоохон хөнгөлөлттэй ч гэдэг юм арай нөгөө худалдааны өвсийг бол арай хямд төсөр авчиж чадж гинүү. Дэрэгдээс нь ялгаагүй. Тийм байхгүй юу? Өөртөө хадлан хадах талбай байна уу? Байгаа л да. Тий ногоон тижээлийн газар та хадлан жоохон байгаа газар.
Өөрөөсөө тэгээд хадлагаа бэлдэж ивэл ч бас болж байна. Нодлон ургааг байхгүй хадлаа. Амт нотон жургааг л дээ арга. Ингээд манайхан чи ерөөсөө Сүхбаатарт орон руу явж л хадсан байхгүй. Тэгээд эндээс бас худалдаж. Тэгээд заамынхаа зардалтай яваад энэ жил ер нь өвс их хүмтэй ирсэн. Худалдаж авснаас ялгаагүй болчихж байгаа үст тий. Өөрөөсөө очиж хадлаач гэсэн одоо. Тий. Зэ. Энэ одоо удахгүй итгэр боллоо. Ногоорч Тий. Ногоорч. Энэ дэрэгдээ айлт юм уу гэдэг та? Дэрэгдээ айлт юм уу? Энэ илүүр. Банаг Нэг баг. махнэгээр нэг нь цол тэжээ ургаан энэ тэр юм хураадаг гэж. Айлтын банаг чи жижиг гэрдээ танах ч арай том банагтай юу гоо? Том. 5 хамтаа банагтай. Тий. 5 хамтаа Машин банагтай. байхаас өмнө бол байсан л та өөртөө. Зэ. Одоо энэ ч дотор өхрүүд байгаа юм уу тий? Байхгүй гараа явцсан. Гарцсан байгаа. Шууд өвсөний шүү. Тайлаад хэрэг. Тайлбархгүйсэн юм. Орж ирэхээс өмнө өвсөнд явах уу? Тийм одоо өвсөө тавина. За тэгээд тэгвэл. За хойноос нэг бодлыг үсээ. Энэ одоо хичнээн өхөр орох юм ч доо. 12 24. 24 хүрийн бэрм. Хоёр талдаа ингэ тий. Зэ. Янзын мөрм биш тий. Дам модоор барьсан юм тий. Мод ихтэй дулаахан байдаг бох тий арай. Тий, арай чийг татхан баг. Тий нөгөө төмөр цементтэй бодвол нөгөө дулаахан байдаг. Тий хөлрөөд байхгүй. Цаатал нь бол тугал төдий юм байна. Зэ. Тэнгэр орд. За, яаж Тийг явчих шүү дээ. одоо энэ завсраар хийн үстэй тий? Одоо энэ дөрөв шүү. Энэ онгоц руугаа. Руугаа шүү дээ. Ингээ задлаа. Өдөрт хичнээн бодлоо үзэж байна. Энэ өглөөд ороод энэ. Тоомгүй. Өвөл бол их хідний одоо гайг бол. Одоохондоо баг өгч байна бас. Одоо өдөртөө гараад байгаа болохоор гайг бах тий? Өглөө бол нилээ идчихсэн. Ямаанууд аа. Тэр ямаанууд дөхөө. Наад ямаанд нэр өвсөйг. Хитэн. Борлоо. Энэ ишгэлсэн ямаанууд байна уу? Самнуулж байгаа ямаанууд байна уу? Ишгэлсэн ямаа. Ишгэлсэн ямаанууд. Энийг цааталт нь хийчих юм. Цаагарч юмс. Одоо 2 хүрэн тутчих. За очиж явж дахиад тэнд аваач. Би цаашаа авчиж. Энийг аваач юм уу? Жохон чихтэй шүү зарим газар. Тийм. За надад чааш өөхий. Энэ тал руу. Хойд руу нэг юм уу? Хонос дахиж Одоо хаагур дахиад шүү хойдолд. хонос дахиж Дахиж өвс авчирна да. Нэг бодол авцсан хойноос. Би аваад ир. Энэ хураадгатаас авчих юм боос тээ. Боолгочуд уул нь ажил амар юм билий. Задгаа бичих. Энэ завсраар орол цааталтай юм. За. Тугсан дөөсөөс юм болов. Туглан дөөс хийгээг. Тугал одоо орохоос өмнө хийчих юм уу? Тугсан дийж. Наадхаа хийгээд чиг. Нэгж байгаа цатлаа. Наа гэсэн бүргээ. За. Хөрнөч. Ичээд хашаанд ороод ирэхээр хоолн бийлэн Тэгэхгүй нэг жоо. орохгүй юу? Орохгүй. Усаа яах вэ? Усаа Худаг байгаа. Худагаас. Худгаар асал утлаа да. Гол руу явахад арай холдох уу? Гол руу явахад арай холдох уу? Гол тэгээд өвөлдөө бол гол хөлдөж шүү дээ. Тэгэн л дээ одоо? Одоо бол голоо сууж байгаа л да. Тийм үү.
За наатга юу хийх юм бэ? Тугландаа ирчихв. Жижиг тугалнуудтай хийх. Өвсө хураац Тугалж юм. дууссан юм уу? Дууссан юм уу? Юу н тугалж идэ. Мян цаг болж ичиж шүү дээ. Наатга шийдчих штэ. Тэ. Ма. Ма. Итгэл дуусгүй сауд. Энэ мянцыг яа тий. Анаатын зангитал. Хөр. Гар идэх нэрэ. Хөр. Юу идэх нэ энэ. Би нөө ус аваад. Эдгээр нэр усын нөх юм штэ. Наа төмпөнгийн суулчгүй. Энэ яах ингэ сул явж идэв юм уу? Тий наач дээр өгжтэй юм ба маа наач өгжтэй. Тэгээ хүн гарахаар хүрээд ирж байхгүй. Харин тэгж байна. Тий. Тэр ямааны хашаа руу хийчих юм уу? Ямааны хашаа руу ийгүү. Тэгээ ямааны хашаар тэр ямаах. Наа нэг шороош. Ама. Наатай суулсан. Хаалхан гайг байгаадсан. Ингэсээ хийх. Энэ цурхаагаар. Маа. Наач сүүн дээр хийсэн. Наач өвсөөл идэд энэ да. Өвсөө ичээд уухайлгүй дээ. Жохон байж байгаад хийх үү ч. Энэ яац юм. Айгүй нэх гойчгооргүй юм шиг. Энэ хужирны онгоц юм уу те? Хүчрийн тавиад өгчтэй. Хужир морогоор хаанаас татах уу? Хужираа хаанаас татах уу? Хужраа тэр худал дандаж байгаа. Тэгээ ийшээ хунцал гэж газраас хамж. Өөртөө хамж авах уу? Тий хамж. Хаврын цаг тэр хужир давс толгочлыг. Тий. Сайн гэдэг юм да тий. Хөлөс. Одоо ч гэдэг энэ үйлдвэрийн янз янзын тийм давс долооц их гардаг болж тий. Тий долооц ер нь үйлдвэрийн их болчлоо дөө. Тий. Байхгүй юмч байхгүй болчлоо дөөх. За ус нь болцсон, өвс нь болцсон. Өсөн өгцөн. Одоо юу хийх вэ? Одоо хийгээд. Самнах ямаа байна уу? Ямаа байна уу? Энэ ийшээгээ сойгоо. Арай цомхон болгоод Ард хураачих уу? ч юу нураа ачхгүй. Юу арга дээр нь тавьчих юм шүү. Энд гарлын өргөс ороод их юм шүү. Тэр нь баснаас би доороосон өргөж гисэн дээр буюу. Ингээ тугалнууд гიშгчдэг байхгүй. Тугалнууд ирж өгөх шиг. Юу ч үгүй биш. Уус нь туглаа тусдаа хайцсан. Сүм. Дийлэхгүй хоо. За яах юм та яах юм. Тэр хитгэл шиг юм чи дээш нь тавьчих. Энийг цаатаас нь тавьчих. Мод. Сүм. Жаад энэ Наач тавьчих. тий. Хава. Чүг. Мянцгүй. Мянцгүй. Мянцуудын зарим нь тугалж ажиллаа ачихгүй. Тугалж хамаагүй иж болохгүй тий бас. Тугал. Мянц итгэр чи бас нөгөө хоолон молоод нь тэгэлхүү. Тэгэн шүү дээ. Би мянцыг аваад нэг шуудаан тийгээл тавиад идэв. Тэр доороо нэг өвсөв. Эдгээр хөлдсөн байлээ. Гадартайгаа наадад уу? Хөлдчихдээ. Наад. Гадартайгаа наалдаад. Өвсөн хайдаа ичтөө. За. Наадад чи наадц. Салахгүй юу? Гарахгүй хоо наалдсан. Хүрзээр л салганда. Сэрээгээр ингээд салах юм шүү дээ тий. Салах юм уу? Салахгүй. Салахгүй тас явнаач. Чүү. Нэрээ салахгүй. Наалдсан. За энэ чинь чигээрээ ингээд Тийм аа. жоохон газар гисгэр гайгүй салах байгаа.
газар хэсгээр гайгүй болчихлоо та. Хим юм тий. Тэр нэг мэдсэн тэр нэг Энэ нэрэ Тэрийг яагаад өнжмөлч юм шиг өнгө төстэй энэ тэр нөгөө дорнот одоо Сүхбаатараас ирсэн. тэр нь юм уу тий. Энэ дугаар нутгийн ус юм уу? Энтхийн ус юм уу? Энэ энтхийн ус. Зүг. Энд бол арай л эрт хатагдсан байрын. Эрт юм уу нөгөө борогтойгоо болоод ингэж харагдаад тах шиг л. Тийм бах тий. Энэ бол Монгол нар бол доо. Гэтэ одоо ч тэгээд идэхэмгүй үед бол ямар ч юм мал идэнэс тий. Тэглэхгүй. Тий? Эсвэл бол идэн. Тий, идэшгүй үед бол өстой идэж болно шүү дээ. Энд ч амьд орсон л та. Өглөө бол янз бүрийн дулаахан үзэн. Таваар барьсан. Уур савсаал биш шүү дээ. Өөрөө барьсан тий. Тий. Энэ бууцсан дээр ер нь анх буугаад энэ хашаас орж өгөрсөн. Тэгс. Одоо тэгээ айл болгон бас ингээд хөрхөн байшинтай болсон тухтай амьдэрдэг болчихоо. Тухтаал байхгүй л одоо энэ 5 хантай гэр чи хийсчих гэж салхиад. Хаврын цагч яг нэг хаврын цагч эсвэл бол нэг өвлжөндөө буухын өмнө хүн бас нэг жоохон тэгэл Шуургач хэцүү. гэрт ч бас нэг зэвхэд байгаа л эвгүй шүү тий. Шүн унтуулахгүй шүү дээ. Үүдтэй. Ямдан дуграал. Тий. Одоо бүр пар тавиулъя гэх. Тий. Би ч бол усан давраад. Уу яах вэ тэгээд улам тухтай байцсан зүгээр шүү. Бүр гоё усанд ордог тийм одоо гоё юм бодоол. Тий яа. Тэгэл өөртөө айл болох тухтай л амьдарч ивэл зүгээр шүү дээ тий. Тэгэл малчин үнгээл нэг 5 амтай гэрт амьдарч явах хэрэгтэй биш. Тий. За өөр юу вэ? Өөр одоо. Ир суваа өхөрнүүд нь хаана авах вэ? Цуг ирдгүү. цааталт. Тэр цаатлага хашаа. Цаатлын ашиг. Зүт. Бүр цаатах нь болохоор хоньны ашиг. Аннаашаа. За. Өнөөдрөөс малын эмчтэй таарсных бас яг өдөр ч өдөр малын тарилга тулгыг хийдэг тий. Тэгэхээр тэрний талаар бас мэдээлэл авъя. Та өөрийгөө танилцуулж өгч. Би Төв аймгийн Батцамбас сумын Явамх мал эмнэлгийн эзэн Дулмсран гэдэг мал эмч байна. Тэгээ одоо өнөөдөр энэ Төлөөгөн гэдэг малчны дэрчээд, малчны хотон дэрчээд байж байна. Одоо тэгээд энэ хавар паразит өвснөөс өрсөлдөн сэргийлэх арга хэмжээнд малыг ер нь хамруулах хэрэгтэй. Тийм учраас одоо эдний мал паразитаас гадна паразитаас өрсөлдөн сэргийлэхийн тулд энэ зүйтэй Явамх буюу биомектинийг одоо эднийд тарих гэж байна. Малд. Одоо чинь 4 сарын дунд гэдэг чинь яг хэднээс хийж тарих вэ? Ер нь одоо тарих болцсон байгаа. Яг л өдөөгөөс л хийж тарих байгаа тий. 4 сарын 15 гэдэг чинь өнөөдөр одоо өдөөгөөс тарьж туулгалт юуг бол хийж эхлэх хэрэгтэй. Паразитаас өршлөн сэргийлж. Паразитыг устгах, өршлөн сэргийлэхээр тарих хэрэгтэй. Одоо нэг сумын хэмжээнд ер нь хичнээн малч өрөх байна. Манай суманд бол малч өрөх 1300 малч өрөх байгаа. Тэрнээс бол богтой нь бол манай сум болохоор нэг фермерийн аж ахуй эрхэлдэг учраас ер нь богн цөв манай сум ер нь нийтдээ 70 гаруй мянган малтай. Гэхдээ өхөр нь бол дийлэнх нь 30 гаруй мянган өхөртэй. Өхөр нь их юм байна тий. Өхөр нь их юм тий. Өхөрт ямар тариал ярих вэ? Өхөрт одоо адилхан л паразитын эсрэг туулгалтыг хийн, Явамхийг паразитын эсрэг туулгалтаа хийн, өршлөн сэргийлэх тарилгануудаа хийн, бүгдийг хийн. Одоо ерөөсөө тий. Адилхан л хийн. Явамхийг хийн, паразит өрснөөс өршлөн сэргийлэх арга хэмжээ бүгдийг хамруулах хэрэгтэй. Танаа ч одоо мал төлөө дууссан байгаа гэсэн тий. Одоо тэгэхээр чи төлсөн төлөөг ер нь бүгдэнд нь хийх үү? Эсвэл эхлээд сувад нь хийх үү? Бүгдэнд нь хийн. Бүгдэнд нь хийх үү? Бүгдэнд нь толгой дараалан хийх хэрэгтэй. Паразитаас өршлөн сэргийлэх арга хэмжээ. За. Энийг бол одоо манай малчид бол айгуу сайн мэддэг болсон шүү дээ. Одоо зүйтэй Явамх гэдэг нэрээр нь тий. Энэ одоо нэг малд хэдэн граммыг тарих уу? Одоо 50 кг амдын жин 1 граммыг Явамхийг тарих хэрэгтэй. Энэ биомектинийг. Гэхдээ одоо энэ болохоор одоо энэ эмний юу манай одоо ийм QR кодтай. Тэгээ энэ дээр бол QR код нь энэ дээр нь байж байгаа. Энэ дээр бүх малын юуны мэдээлэл нь гарч ирнэ. Мэдээлэл нь гарч ирнэ. Тий. Энэ одоо ямар ач холбогдолтой, ямар юутай яаж хэрэглэх заавар бүх юм нь одоо энэ мэдээлэл нь гарч ирнэ энэ дээр. Тийм зүйтэй Явамх одоо сүүлийн үед манай малчид одоо их өргөндөр хэрэгжилж байгаа. Өдөрт ер нь хэдэн айлэр явж амжиж байна? Өдөрт нь 3-4 айлэр хийж
хийн. Нэг 1000 малыг бол тарин паразит эсрэг арга хэмжээнд бол. Оо зөө. Тий. 1000 мал гэдэг чинь бас өдөртөө бас олон төрж тийм шүү дээ, тий? Тарин. Тий. 1000 хоног бол тарин. За тэгвэл би туслая. Хоёлаа юу яах вэ? Юу мэт Хамжаа тарих уу? За Биш тэгээ. тарин гэж байх уу те? Бариад л үгүй те. За тий. Тий. Одоо нэг зүйлийг бас тодруулчих. Одоо ингээд тэр тусмаа юу гэдгийг Улаанбаатар хотын хэрэглэгчд гэдэг юм уу ингээд мах худалдаж авахлаараа ингээд зарим газар ингээд нэг юм ногоорч могоорцсон байдаг шүү дээ тий. Тэрийг болохоор ингээд нэг тарилга туулганаас боллоо гэж тэгдэг ш. Тэгэхээр ер нь хэд хоног тарилга хийснээс хойш 28 хоногийн дараа махыг хүнсэнд хэрэглэж болох юм. 28 хоногийн дараа хэрэглэнэ. Тэр энийг бол ер нь энэ паразит эсрэг бэлтмүүд энэ тарилгыг ер нь малынхаа эмчээр ер нь хийлгэх хэрэгтэй. Малчид өөрсдөө ажил, дураараа ажил, буруу тарснаас болоод тэр эдэлж богдох тийм юм болж байгаа. Тийм учраас ер нь энэ тарилгыг ер нь малынхаа эмчээр л хийлгэх ёстой. Тийм. Тэрийг мэдэхгүй байгаа ч зах зээлний хэлэл. Тэгээд өөрсдөө дураараа юу ахаар чинь тийм юм болж байгаа байхгүй. Тэрнээс биш малынхаа эмчээр ингээд дамжуулж энэ юмнуудаа малынхаа эмчээр хийх мэрэгжлийн хүнээр хийх юм бол тийм юм гарахгүй, тийм асуудал гарахгүй. Зөв. Энэ ч ихтэй бас маш хариуцлагатай ажил шүү. Тэгээд ихгүй бол энэ чинь бас нөгөө хэрэглэгчдэд аваачаад буруу тарьсан ч гэдэг юм уу, тийм мал аваач нийлүүлж энэ чинь нөгөө хүнсний аюулгүй байдал энэ чинь бас яригдчих шүү, тий? Одоо энэ QR кодыг ингэж хуулж яваад одоо малчны малын эрүүл мэндийн дэвтэр гэж байдаг. Тэрэн дээр нь одоо энэ хуулж яваад энэ дээр QR кодыг аваад энэ дээр наачаар энэ малчны мал тэдэн сарын тэдэн таригдсан байна. Энэ тариг гэсэн тийм юм хөгдөх мэдээлэл нь бас тэр дэвтэр дээр бичигдэж үлдэнэ. Энийг аваад дэвтэр дээр наачна энэ QR код. Тэгэхээр энэ жишээ нь одоо энэ Явмэхин дээр энэ биомэхтэн дээр байгаа QR кодыг аваад нааснаар тэр дэвтэр дээр бичигдээ энэ аль юм ал тэдэн сарын тэдэнд энэ биомэхтинээр таригдсан байна гэдг нь гарч ирнэ. За баярлалаа. За тэгвэл юу хэлэх вэ? Тарилгаа эхлэх үү? Тарилгаа эхлэе юу? За тэгье. Дотор нь орж байгаа дөрч чуу. За. За ийшээ. Тарсныгаа ийш орлоод ах юм уу? Тарсныгаа ийш нь оруулаад байна. За тэгье. Би бариад үгүй. Бид тэндээс юугаа. За. Ямаага бариад. За энэ дийлэх юм уу? Дийлнэ. За. Ингээд болоо тий? Ингээд болоо. За. За наашиг шахаад. Өгөнч тарихад удахгүй юм байна тий? Үгүй. Тэр нэг өвөр Монголын нэг бичлэг дээр харж илүү ингээд нэг юм нарийн хордоор үүсгэсэн байдаг шүү Хоолой дээ. ингэ тий. Одоо малчид ер нь өөрсдийн сэргийг харах хэмжээгээ хийхээр хашаанда тийм тухайн үед нь хийхдээ ингэ хийчихнэ. Угаасаа. Тэгээ хийлэгчээд ингэ хоолойгоо ингэ хоолойгоо хийчихээр малаа тархаж чамар, юу ахах чамар. Барьж өгөх чамар. Нэг удаа ямаа исгэлцсэн биш. Яг нэгнийгээр ингээд цуваа явуулчихад чинь тарихад амрах юм амрах тий. тий. Яг и тарилга үеэр бол малчид тийм юм бэлдэн. Бас малыг угаагаад идэг тий. Угаадаг чи одоо хэдэн сар хийгдтий. Угаадаг бол 7 сарын сүүлдээ 8 сарын ихэр басад энэ тарилт өснөөс өрчлөн сэргийж угааж байгаа юм шиг хамуу өснөөс өрчлөн сэргийж угааж байгаа. Зөв. Яа. Яг л одоо нэг шил үзүүнийх нь хавцаар тавьдаг юм шиг тий. Хүзүүний арьсан доор Арьс махны завсар. арьс махны завсар гэсэн үг. Өдөрт 1000 мал тарина гэдэг бол бас л Хашаата тэр юутай байхад 1000 мал тарина. тийм хоолоор 1000 бог бол хоолоогоор оруулаад тий. Тийм байна. Нэг мянгат машинд очоод нэг өдрийнхөө ажлыг хийчих шүү дээ. Тийм ээ тий. Тий. 1000 малаа тавьчих нэг мянгат машинд. Тэр ер нь энэ малын мэдгийнх нь бол ер нь жилийн 4 өдөр завгүй өдөг ус юм байна тий. 4 өдөр завгүй бид нар чинь. Хав навын тарилга зууны угаадаг. Угаадаг. Яг өвдөнд үдээ яах вэ? Адилхан шүү дээ. Өвдөнд донд чи одоо тэгэл малынхаа тархач угаасаа нөгөө манай суманд чинь эрдэмтэн мал аж ахуй байдаг учраас бас өвөл болвол тэгэл баян өхөр одоо жилийн 4 өдөр төлөж идэг. Тийх бах тий нэрэ. Эрдэмтлийн аж ахуйтай учраас. Тэгэхээр бол бидний ажил бол бүр их байдаг. Одоо энэ
малчин өрх болгон дээр малын эрүүл мэндийн дэвтэр гэж байгаа. Айл болгон дээр. Айл болгонд байх юм байна тий. Малтай айл болгон дээр. Энэ дээр ирээд энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ирсэн туулгалт вакцин, урьдчилан сэргийлэх вакцин, одоо энэ паразитын эсрэг арга хэмжээ бүх үйлчлэгийг энэ мал тухай бүр энэ малын эрүүл мэндийн дэвтэр дээр нь бичиж тэмдэглэж явдаг. Тэгэхээр одоо энэ бол сая энэ айл тарьсан энэ биомехтийн Йомихтэй туулганыхаа энэ QR кодыг энэ дээр нь байж байгаа. Энийг нь хуулж яваад энэ дэвтэр дээр нь наагаад энийг юу яана? Утсаараа уншуулахаар юу яана? Дайлбын дөрчи. Утсаараа уншуулахаар энэ дээр байгаа бүх мэдээлэл одоо энэ эмний одоо баталгаач чанар тэгээд баталгаа одоо лабораторийн баталгаа чанар заавар бүх юм энэ дээр нь байж байгаа. Усныхаа камераар уншуулчих нь шүү дээ. Тийм, усныхаа камераар уншуулхад бүх юм нь гарч ирнэ. За За одоо тэгээд одоо хэдэн сар үйлдвэрлэсэн ямар лабораториор баталгаажсан тий. Ямар найрлагатай бүтээгдэхүүн бүгдээ гарч байгаа шүү дээ. Тэгвэл за одоо энэ дэвтэр дээр нь тэдэн хонь тарьсан, тэдэн ямаа тарьсан гэсэн юугаа мэдээлэл тэдэн сарын тэдэн тарьсан гэдгээр нь тариад бичээ явдаг. За өнөөдөр чинь 26 оны 4 сарын 15-ны өдөр. 15-ны өдөр. Тий. За тэрийг нь чид юм чин гарынхаа усыг зурчин. Тэгээ малч нь бас энэ дээр гарынхаа усыг зурчин. За өнөөдөр чинь айлд ирснийх малын эмчтэйгээ таарад бас ирсэн айлынхаа малыг бас тарилцаад авлаа шүү дээ тий. Энийг одоо ингэж бүр дуустал хэрэглэх ёстой юу? Ингээд хадгалж болох юм уу? Хадгалж хэрэглэж болно. Болох уу тий? Гэтэ энийг одоо нэг 7 хоногийн дотор л хэрэглэж болно. Тэрнээс илүү хэрэглэж болохгүй. Задлснаас хойш. За тэгээ өнөөдөр төлөв ахынтай ирээд бас тантай таарлаа. Ажил төрөлд нь бас нэг гар бие оролцож үзлээ бас их сайхан ажил байдаг юм байна. Тэгээд нэвтрүүлэгтээ маань мал эмдүүдийн дундын горшоо бас байнгын хамтран ажилладаг. Тэгээ өнөөдөр бас тантай таарсныг нэвтрүүлэгтээ маань оролцож байгаа айлд манай хамтарч байгаа байгууллагаас гарын бэлэг өгж байгаа юм аа. Тэгээ тантай таарсныг бас танд бас нэг гарын бэлэг өгч зүйтэй юм гэхэд одоо яг таны л яг хэрэгэлдэг бүтээгдэхүүний нэртэй юм гарын бэлэг байна. Ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За энэ нөгөө өдрийн нөгөө мал тавьсан QR хэдүүлээ нэг уншуулад үзчихье тий. За та хэд нь харж байгаа. Инхлэр нэг доор нэг ийм шар юм гарч ирж байна. Тийм ээ. За энийг ингээд дарахаар за ийм гарч иж байна. Баталгаажуулах халбаны экспертийн дүгнэлт мал эмийн сорил баталгаажуулалтын улсын лаборатори гэсэн ийм гарч ирд юм байна. За тэр нөгөө өдрийн нөгөө тариалч нь ямар лабораториор тий. Инхлэр чи ер нь бас нөгөө ямар эм тарай хэрэгжилж чинь тэрнийхээ бас мэдээллийг авчих нь бас их зүгээр юм тий. Тийм ээ. Тий. Хизээ үйлдвэрлэгдсэн яасан ийсэн гэдгийг бас бүгд цаанаас гараад ирж байна. За ч та орой гадуур явж гараад ирсэн чинь дараах чи өөр зочинтой болцсон сууж явах чинь үү. Сайн байцгаана уу? За сайн байна уу? За сайхан хаварж байна. Сайхан болсон. 5 хүн ажиллаж өндөр үү? Өндөр байна. За танилцсан ямар хүмүүс хүрээд ирв? Би Бацамрын төвд байдаг юм аа. Энэ ах нь хамгийн том ах нь. За. Төлөөгөө ах нь байгаа. Тэгээд саяачлаад ирчээд байж. За. Сумын төв дээр. Сумын төв дээр. За. Өнөөдөр дүүгэндээ бас зочилж явах томоос таасан биз дээ тийм. За сумын төвд ямар ажил дээр дамжуулж байна? Сумын төвд бол биднээс фермер аж ахуй хэрэглэнэ. Хэдүү бас үгүй. Хүрэн тийм. Сайд өгөхтэй л игээл баярлалаа. За. Одоо ер нь Батцамбар сумд чи ер нь үхрийн ферм эрхэлдэггүй айл гэж ер нь баг тийм. Ер нь яг л нөгөө амжиргааны гол зүйл нь одоо энэ тэр болоод тийм. Нутгийн ч яг сайхан үхрийн нутгал та тийм. Өнөөдөр бид энэ төлөв ахындаа бас зочилж ирээд нөгөөдөө бас хамт өнгөрөөг ингэ байж. Тийм тэгээд бас нөгөөдрийнх нь ажил төрөлд бас нэг жоохон тус тийм болж чадвараагүй юу бас нэг. Тийм. Өнөөдөр чи ажнаас танаач бас олон зочинтой байдаг шүү дээ. Тийм. Бас нэг малын эмчтэй таарад бид чинь бас нэг энэ малын тарилга туулгаа бас нэг хийлцээд авлаа. Тийм.
Тэгтээ фермерийн ажил чинь ер нь бас тэгээд өдөр тутам л тий нэгээ саана өөдөө чинь тижээ тий зундаа яг яг фермерийн үхийг тижээдгүү Тэжихгүй. Тоноо бичэр. бичээрээ Бичэрээ тий. энэ дөрөж газрын гарц марц ер нь бас айтайхан бах тий өхөрд их тохирсон нутаг Гайгүй юм гайгүй сайхан урган шүү хурхул. өнгөрсөн жилийг л статцуул гэж Синжэдэг л статцуул юм гайгүй урган. танаас тэгээд өөрөөсөө бас юу яа ногоон хичээл тарьд юм шүү дээ тий одоо тэгээд тариалт хэдийд эхэлгөө Тариалч одоо ер нь тэгэл 6 сараас тэгэл газраа харлаа. Тэгэл 7 сарын ихээр л тарьж эхэллээ. нэлээ орой тарьд. Тэгээ орой тарьж өгөхгүй ч доор шаардлагатай стаар ажиллаж. Яг тэгэл нэг 10 сард л яг нэг ногоон байгаа үед нь л хураагаал хатаагаал авна да. Зөө. Төрлөх нутаг руугаа явбуу. Гоо яваагүй. Яваагүй юу? Ер нь бол явна. Яа. Ах トゥ нар бол тэр одоо байгаа л үү? Аав хамаатан гол бүгд баярлгээ сагсаад. Сагсаас өмнө. Тэгээ сагсаад задлан дайнд. Зөө. Сайхан нутаг шүү бас л сүрлэг уул хайрхантай одоо 3-4 удаач очсон. Бас сүрдмөр уул надад шүү. Тэ. Тэгээ би бас бодсон л да. Казахалд ирсэн бас нэг сайхан үндэснийх нь дуу хуураас сонсохгүй явжлаараа болохгүй байх гэж бодож штэ. Тэгээд манай төлөг авах их сайхан дуулдаг хүн гэж сонстоо штэ. Өдөр яриан дундаа хамаалтцсан л та тийм ээ. Тэгэхээр бас тийм дуулах уу? Тэ. Казах түмний ман дуу хуурч бас их сайхан уянгалаг их гоё штэ. Тэр тусмаа домброо дараа дуулахаар тэ. Тэгэхээр одоос зочиж ирсэн дүүтэй бас нэг дуу дуулж өгөөж танаас хүсэж байна. За. Тэ. Ассаламу алейкум. Көрөрмөн қауым. Бүгінен достын елдек туыс туған барлық қазақтарға осы бүгінгі сәлемін жолдап отырмыз. Өз жойына хавыр орындуда хавыр ішінек Монголын харттым. Энчлэгээ дэвшүүлээ. За. Аққұлақ әнге бөлеп маңайды асып тасып жатасың ақмын жоқты баспан болып шашу шашып жатасың сенің келіп жағаннан ағам талай су алған сенің келіп жағаннан әкем атым су алған айналайын аққұлақ айналып тау жағаннан сенен артық үлкене бұл әлемнен табанбау сенен артық үлкене бұл әлемнен табанбау Χαρδάγın aslında Uskulus deşimikşek Oğday davul suradeç Oğdum kundi talinen Uyuş vedin arşambi Çinni kıvınız Tabi mörün usulsan Çinni kıvınız Eci buğa susalsan Aynanayım nakbulak Aynalık tavcağından Senin artık ülköne Bu elimnin tavanmav Senin artık ülköne Bu elimnin tavanmav За, баярлалаа. Манай нас газетны энэ хувцсаас их гоё шүү дээ. Одоо би ингээд түрүү энэ жоохон охины хувцсыг ингээд хараасан. Ямар ч гоё гангийн одоо загварын дэзэн дээр алхаж байгаа юм шиг дээ шүү дээ, тий? Үндэсний хувцас. Тий. Яг үндснийх нь хувцас тий. Үндэсний өөртөө одоо бол яг юу ийм наамд аваад наачж байгаа. Дээр нь болохоор
өөртөө хатгаж хийдэг байсан. Маа зөө. Одоо жоохон хатгадаг юм маань жоохон хоцроглоод олдоод Бэлэн бэлдэж аваад аваад бэлдэх дээр авчиад. Зөө. Гэтэ энэ шар шувууны үед бол тэр цэсмэ эмхтэй хүний хувцсан дээр бол байнгын байх юм тий. Нэг юм малгаан дээр Бэлэгдэл. Манай казак түмний бэлэгдэл. Энэ одоо энэ хар зураснууд шүү дээ. Энэ чинь Хоран судар маань гэж ярьдаг юм. Зөө. Хоран судар байдаг. Тэр дугаа гэж байдгийн тэр юмнууд нь байдаг. Муухай юмнаас үнийг хамгаалж идэг. Айл гэрт өөрөө хүмүүстэй зориуд энийг хадгах өгдөг. Зөө. Дагалдуу. Тий. За бас их ундаг утга учиртай зүйл байх нь тийм ээ. За сая одоо таны дуусан дуу чинь одоо яг утга нь ямар учиртай? Цагаан булга гэж одоо уулнаас урсч ирж байгаа юм. Булгийн тухай. Зөө. Сүүн гол үү? Тэр шиг Цагаан дэм булга гэдэг. Цагаан булга гэж одоо сая би орчуулд дууллаа. Харин тийм лээ. Тэгээ би харин яг тэр орчуулсан дундаас нь за тэндээс ус авлаа гэд ээжийн булгаас ингэсэн нутгуусны тухай дуу юм уу? Хайр сэтгэлийн тухай дуу юм уу гэсэн. Будга магтаад байгаа. Тийм байна тий. Аршанаас ингээд морь болсон, ээж минь бас морь болсон, ам минь бас морь болсон гэдэг. Хоолоо гарахаа байж. Тий арай Тогтой дуулдаг гэсэн одоо. сангиндаг байсан. За зочсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд түрүү хэлжсэн нэвтрүүлэгтээ маань хамтран ажиллагч Монголын мал эмнэлгийн дундын хөршөө гэж байгууллагатаас хамтран ажиллагаа. Тэгээд зочиж очсон айлтмаас гарын бэлэг өгч явуулсан. За тэгээд одоо энэ хавар намрын цагтаа бол одоо малынхаа тархаг туулах эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг бол та бүхэн маань байнгын хэрэглэдэг. Тэгэхээр тэр бүхний чинь та бүхэнд нийлүүлдэг нөхөө байгууллага багмаа. Тэгээд бас энэ дэвсэн нөхөө бүтээгдэхүүнийг бас та бүхнийг хэрэглээрэй гэж зэлэг болгож явуулсан. За тэгээд нэвтрүүлгийн өндөрлөө. Үндэсний соёлын төвийн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лэдс малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Төв аймгийн Бацүмбэр сумын 2 дугаар өгийн малчин Төлөөгөн ахыхаас ярьж бэлтгэлээ. Ингээд эх 7 хоногийн лав гарагт шинэхэн айлтай, шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ яргээд уулзнаа үзэгч та. Тэр баярлалаа. 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 За.